Тэн төсөлтөө танилцаад нэг хэд хэдэн асуулт гарч байна. За ялангуяа хүний эрхийн үүднээс нь энэ хуулийг харж байна. Хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлтийг харж байна. Хэд хэдэн заалтууд нь анхаарал татаад жоохон санаа зовоож байна. 64 штрих заалт, 42 штрих заалт гэд. Тэгэхээр энэ дээр байгаа иргэдийн оролцоо болон иргэдийн яг бодит үр дүнтэй шийдвэр гаргах үйл явцад одоо үр дүнтэй оролцоог хэрхэн хангаж байгаа механизма та бүхэн бодсон юм уу? Ямар механизм бодоод энэ дээр ингэж бичсэн бэ? Ялангуяа хууль бус халдлага гэдэг үгтэй чи илүү холбож суугаад байна. Хууль бус халдлага гэж яг юу гэлэх юм? Энэ иргэдийн 50 замаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, 50 замаар жагсаал цуглаа хийх, эсвэргүүцлээ илэрхийлэх энэ эрхээс энэ хууль бус халдлага гэдэг байгаа чинь яаж ялгагдах юм? Ийм одоо тодорхойгүй маш ерөнхий юуг л бол юуг хамааруулж болох энэ нэр томьёо чинь хууль хүчний байгууллага буюу эрх эзэмшигч талд маш том давуу талыг ямар ч одоо байдлаар мушгин гуйлж тайлбарлах иргэдийнхаа эсрэг авах ийм арга хэмжээ болжгүй ийм нөхцөл байдал орж ие. Тэгэхээр энэ заалтуудаа нэгдүгээр тайлбарлаж өгөөч. За хоёрдугаарт Монгол Улс нэгдсэн үндэсний байгууллагын бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэхээр амлалт аваад тэгээ манай улс бас энэ хүрээндээ төлөлгөөгөө баталсан байдаг. Бизнес ба хүний эрхийн үндэсний төлөлгөө, үндэсний үйл ажиллагааны төлөлгөөгөө баталсан. Тэгээ энэ төлөлгөөнд ерөөсөө л яг энэ өнөөдөр үүсэж байгаа асуудлыг шийдэх маш тодорхой гарц гаргалгааг уг нь бол олоод бичсэн байгаа. Гэтэл яг ингээд ашигт малтмалын хууль түүнтэй холбоотой орж ирж байгаа хуулиудыг харахаар иргэд уул уурхаан компани хоёрыг хооронд нь сүргэлдүүлэх буюу өнөөгийн нөхцөл байдлыг ерөөсөө засахгүй эсрэгээрээ дандаа иргэдийнхаа эсрэг хязгаарлалтуудыг л улам нэмээд улам чангалж орж ирээд байна л гэж би үзээд байгаа гэсэн үг байхгүй. Хэрвээ би буруу бодж ивэл үндслэл бүхий тайлбар өгөөрэй. Хуулийн яг тэдийн тэд дээр иргэдийн оролцоог хангааг бол ийм заалт байгаа. Иргэдэд ийм хариу өгөх ёстой. Иргэдийн яг бодит оролцоог ингэж хангах юм. Иргэд буцаагаад эрхэн зөрчигдөж байна гэвэл эрх бүхий байгууллага шүүхээс өмнөх шатанд энэ асуудлаа хандаж шийдвэрлүүлэх гээд эн чинь өөрөө иргэдийн оролцооны эрх гэдэг чинь бүтэн том механизм байхгүй. Тэгэхээр энэ механизмаараа бүтнээр нь та өөрсдөө надад яг энэ дэлгэцэн дээр олон нийт үзэж байгаа дээр тайлбарлаад өгөрөө гэж хүсэж байна. Тэгээд та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Монголд үүсэж байгаа олон уул уурхаан жишээнүүдийг та бүхэн мэднэ бүгдээрээ. Броколд, оюутлогоо, таван толгой, ноён уул, хөшөөт гэд. Яг энэ кейсүүд дээр эргээд яг энэ хуулийг төслийг ингээд наагаад бодглохлоор дандаа иргэдийнхаа эсрэг харагдаад байна л та. Тэгэхээр энэ дээр маш тодорхой тайлбар хэлхийг хүсье. За ажлыг хариулъя 4-р микрофон дээр. За ажил төр эрт соёлын уул уурхаан бодлогын газар намжсар. За энэ ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтөөр бол 42 штрих 1 гэдэг штрих зүгээр зүйл оруулж ирж байгаа. За тухайлх юм бол хайгуул ашигла баяжуулалтын үйлдвэрлэл үйл ажиллагаар тусгай эзэмшигч нь олон нийт үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг нээлттэй байлгаж тогтмол мэдээлэл тайлагнах гэдэг. За мөн иргэн төрийн бус байгууллага геолог уул уурхаан үйл ажиллагаанд дараах хэлбэрээр оролцсноо гэдэг үндсэндээ бол 5 зүйл заалтыг бол шигтгэж өгсөн байгаа. Одоогоор бол ашигт малтмалын хууль байгаагаар бол иргэд олон нийтийн оролцоо бол сул байгаа тантай бол санал нэг байна. За бид нар бол энэ дээр нэмээд үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжүүд нээлттэй ил тод байлга. За мөн иргэд нь энэ талаарх одоо эрх ашигын зөрчигдөж байгаа бол одоо мэдээлэх эрх үүргүүдийг бол энэ хууль тусгаж өгсөн. За нөгөөтэйгүр бид нар бас энэ сая таны асууж байгаа энэ юутай холбоотой зөрчлийн тухай хуульд бол нэмэлт өөрчлөлт оруулах бол асуудлыг оруулж ирсэн. За бидний геолог уул уурхай газрын тосны эрэл хайгуул олборлолтын үйл ажиллагаанд хууль бусаар халдаж тоног төхөөрөмжийг эвдсэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг санаатаагаар тасалдуулсан. Зам уурхаан гарцгаасан, цахилгаан хангамж, усан хангамжийн зориуд тасалсан бол хүний
301 штэ тэмцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг 3001 штэ тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэдэг бол зохицуултыг оруулж ирсэн. За энэ хуулийг өргөн барихтай холбоотойгоор хүний эрх хөндөгж байгаа гэдэг утгаараа бид нар бол улсын дээд шүүх, прокурорын газар, хүний эрхийн үндэсний комиссоос бол холбогдох санал дүгнэлтийг авч бол хуулийн төсөлд бол зөвшөөрлийг аваад их хуралд өргөн барьсан байгаа. За инх батын болормоо гişүн. За баасан жаргал гişүн тодруулж асууя. Би уг нь өөрсөнд чинь та бүхэнд боломж олгоод байна л да. Яг хууль бус халдлага гэдгээ хууль ёсны 50 замаар жагсаал цуглаанаас яаж ялгах юм бэ гэдгийг тайлбарлаад өг. 50 замаар жагсаал цуглаан хийх эрх бол хүн бүрийн үндсэн эрхийн асуудал байгаа шүү дээ. Энийг хууль бус халдлагаас яаж ялгах юм гэдэг. За сая та бас яг хэлчлээ. Зөрчлийн хуулийн дээр хариуцлага тооцоогоор оруулж ирсэн. Иргэн талдаа бид нар улам чангараад байгаа байхгүй юу? Иргэн талдаа. Эргээд нөгөө талдаа иргэдтэй мэдээлэл одоо та нар мэдээлэх эрхийг нь тавьцаан гэдэг байгаа. Гэтэл яг ингээ харахаар ямар мэдээллийг ямар хугацаанд ямар хэлбэрээр нийтлэхээ ерөөсөө хуулийн дээр бичээгүй. Ус ашиглалтын талаар мэдээлэл байх юм уу? Ашиглаж байгаа химийн бодисын талаар мэдээлэл байх юм уу? Хог хаягдлын талаар мэдээлэл байх юм уу? Аюултай хог хаягдлын талаар мэдээлэл байх юм уу? Нүхэн сэргээлтийн талаар мэдээлэл байх юм уу? Энийг ямар хугацаанд хинд иргэдэд яаж мэдээлэх юм гэдэг юм ч ерөөсөө тодорхой байхгүй байгаа байхгүй юу? Тэгэд энийг та нар мэдээлэх хэрэгтэй гэж заасан учраас болно гэд ингээд ийм ерөнхий байдлаар яваад байгаа байхгүй юу? За хариулын ажлын хэсэг 4-р микрофон. За бид нар бол 64 эштрих 2 дээр бол үйл ажиллагаанд хууль бусаар халдах гэд за дээрээс нь тоног төхөөрөмжийг эвдэх, тээвэрлэлтийн үйл ажиллагаа санаатаар тасалдуулах, уурхайн гарцыг хаах, цахилгаан усан хангамжийг зориудаар таслахыг гэдэг бол тодорхойлтыг оруулж ирсэн байна. За нөгөөтэйгөр бол энэ үйл ажиллагаатай холбоотойгоор одоо бол бид хүн холбогдох хууль тогтоомжид нийцүүлээд би бас танд түрүү хэлснийхаа дагуу тайлбар өгч чадгаар. Бид нар бол 3 байгууллагаас нь санал зөвшөөрлөө аваад тань энэ их хуралд бол хуулийн төслөө өргөн барьсан байгаа. За тодруулъя. Баасан жил гişүн. Хариултыг хангалтгүй болохоор гişүү дахин асуугаад байгаа ш. Та бүхэн гişүүдийн асуултанд нэг бүрэн гүйцэд товч тодорхой хариулт өгчөжээ л дээ. Тэгээ дутуу хариулаад ингээд дахин асуулгаад байгаа. За баасан жил гişүн. Миний асуулт маш тодорхой шүү дээ. Иргэн талдаа хуулиа бид нар чангалаад байна. Төр энэ дунд нь үүрэг хүлээж байгаа төр өөрөө ямар үүрэг хүлээх юм, иргэдийг ямар мэдээлэлээр яаж хангах юм, иргэд эрхээ яаж хамгаалах юм бэ гэдэг заалт чинь байхгүй байна. Наад хууль бус халдлага, таслал тавиад тоног төхөөрөмж ивдэх, таслал тавиад гэд бүгдийн тус нь үйлдэл болгоод зүйлчилсэн байгаа байхгүй юу? Хамгийн том ууд чинь наад хууль бус үйлдэл гэдэг чинь айгүй том ууд үүсгэжээд байна. Хэнийг ч тэрэнд хамруулад хинт ч хариуцлага тооцох ийм боломжийг та нар бий болгочоод байна шүү дээ. Олон улсын уул уурхайн компаниудад тавьдаг өчнөө олон шаардлагууд байгаа шүү дээ. Тэр шаардлага руу ойртуулахын төлөө ерөөсөө та нар ажиллахгүй байгаа байхгүй юу? Иргэдэл чангалаад байна. Та нар тэх юм бол та нарыг тэгнэ, та нар ингэх юм бол та нарыг ингэж хорин, та нарыг ингэж торгоно гэд. Уул уурхайн нөгөө талдаа эргээд уул уурхайн компани хоёрыг хооронд нь ойлголцуулах, бүрэн мэдээлэлтэй зөвшөөрөх ямар механизм энэ дотор оруулж ирээд байгаа юм бэ гэдгийг асуугаад байгаа байхгүй юу? Тэгээ дандаа хооронд нь алцуулдаг. За ажлын хэсэг болдын уянгач хариулъя. Баасан жаргал гишүүнтэй дундын механизмыг сайжруулах тал дээр хангалттай агш малтамлын хууль сайжирч орж ирээгүй гэдэгтээ санал нэг байгаа. Тэгэхээр нэмэлт өөрчлөлт учраас бас 50 хүртэлх хувь гэдэгтээ баригдсан байхаа. За зөрчлийн тухай хуулийн дээр та нөгөө хууль бус гэдэг үгийг асуусан. Зөрчлийн тухай хуулийн 7-гийн 10, 7-гийн 11 нь болохоор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль зөрчил яах юм. 7-гийн 12 нь болохоор эргэн талдаа таны хэлж байгаа. Энэ 3 зүйлд бүгдэнд нь хууль бус гэдэг үгнүүд нь хид хідэн залтаараа байх.
тэрийн зөрчлийн тухай хуулийн дээр байгаа энэ хууль бус гэж томьёологдсон өгүүлбэрээр нь ашигт малтналын тухай хуульд нь бичигдээд л орж ирж байгаа асуудал. Ерөөсөө шинээр хууль бус гэж бичигдээд эндээ ямар нэг юмыг хайрцаглах байгаа асуудал бол биш юм аа. Тэгэхээр зөрчлийн тухай хууль хаана ихтэй хэрвээ засгаас ч юм уу өргөн баригдах тохиолдолд бас саяны хэлсэн таны зүйлүүдийг харж агаад яаж механизмыг сайжруулах ёстой гэдэг дээр нь бол ажиллаж болох бах. Байгалийн нөөц ашиглалтын элтууд байдлын тухай хууль дээр бас засч. За, энх хотын боловмогч асуултаас вэ?